Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаас хаамарсан уу? Танд өглөөний мэнд төргий. За, өчигдөр орой их гинтгэн сэрүүн болох шиг болсон. Тэгээд би годомшинд гэртээ харж байгаа их олон даарсан хүмүүсийг харсан байна. Тэгэхээр бүх зүйл ингээд бидний болсноор болдгоо гэдгийн жишээл одоо өчигдөр болж байгаа юм л та. Тэгээ одоо яг үнийг хэлэхэд бол ханайт томоо хавар болохлоор бас те янз бүрийн юм сэрж байгаа. За юу сэрж байгаа гэхээр мэдээж манайх шиг юм өвлийн үйлрэлтэй дөрвөн үйлрэлтэй улсад бол ингээд өвөл унтахаар те яасан юм өвөл унтсан ичдэг те эсвэл одоо юм юу гэдгийг хавар дулаархаар амьлахаар энэ тэнд хорхоо шавьчнууд чинь нэг үрд зулзаг өр хөврлөө нуусан байдаг те тэднэр ил гардаг. За тэгээд хүлдсэн байсан шороо бүх зүйл ил гардаг. За тэгээд хайлсан зас газрын хөрсөнд одоо ингээд те маш их одоо нүүрс дортог янз бүрийн юмтайгаа шингэцэн байжгаад хаврын анхны салхинуудаар хийсч эхэлдэг. Гэх мэт ингээд хавартай холбоотой гой зүйлүүд их байгаа боловч хавартай холбоотой болгоомжлох зүйлүүд их байдаг. Тэдний нэг нь бол гинтийн хүүтрэл. Тийм болохоор та бүхний өөрсдийнхөө эрүүл мэнд болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавиад нөгөө дархлаа дэмжих юмнуудыг маш сайн хийдэг байгаасаа гэж байна. Тэгээ ер нь бол бас Христэд итгэгчид ерөнхийдөө бас эрүүл бизнес эрхэлдэг гэдэг утгаараа одоо юу гэдгийг манай Эден эднэрийн одоо жүүс хүмүүсийг авч их ууж байгаараа. Би бинийг бас дэмждэг байх тийм. Эдэнтэй ерөөсөө хамтарч ажиллаагүй байгаа шүү. Тэгтээ адилхан одоо итгэл үнэмшилтэй ах トゥ ус учраас бас хэлж байгаа. Яг тэгвэл хавар болж байна. Одоо ерөөсөө хайртай хүмүүстэй анхаарал тавих цаг шүү гэдгийг л бас хэлмээр байна л да. Тэгэд би өглөө бас Библи уншиж агаад сургаалт өгс номоос нэгэн ишлэл хуваалцмаар санагдсан. Тэр нь болохоор зөвхт хүн дэвчгэд хотоороо баярлнаа гэсэн сургаалт өгсөн өгсдөр гардаг те. Тэгээ энэ нь та бусдад баяр баясгалан баяр хөөргийг авчрахын төлөө эзэнтэй нэгдэж ажиллаарай. Тэгээ бусдад баяр хөөр авчрна гэдэг бол өөрөө маш гайхалтай зүйл. Тэгээд эзэн бас үүнийг хүсдэг. Тийм болохоор эзэндээ хамтраад бас энэ баяр хөөргийг авчирдаг байгаарай гэж бас хэлмээр урайлмаар санагдсан. Тэг өнөөглөө ягаад ч юм баяр хөөртэй холбоотой зүйлсүүд айгүйх гарч ирлээ. Тэгээд магадгүй үгийн цагтаа маань холбогдож магадгүй тий. Тэгэхээр бас энэ өглөө эзэн бидэнд сануулж байна. Та бусдад баяр хөөр бэлгэлэхийн тулд эзэнтэй хэрхэн ажиллаж байна вэ? Эзэнтэй хамтарч бусдад баяр хөөр болоорой гэж урамшуулмаар байна. Тэгэхээр бидний эзэн Есүс Христийн талаар сайн мэдээ ярих үед хүмүүс та нар тамаар айлах гэж байна уу гэдэг байхгүй. Сэрэмжлүүлэх гэж байна. Энд ч өөр утгатай шүү дээ тийм. Бид нар минжүүлсэн талбайгаар хинэгийн явах гэж байгаа. Наа чи мин байгаа гэж хэлэн тийм. Магадгүй би азтай байгаад мин талбайны цаана гарчвал яах вэ гэсэн чинь. Тэмчээж болно. Тэгтээ тех хэрэггүй баха. Тийм үү? Тэгэхээр бид нар энэ сэрэмжлүүлэх гэдэг энэ зүйл бол тэр хүн тухайн хүний амьдралд Бурханаас өгсөн сайн сайхан бүхнийг авч үлдэхээс гадна ирээдүйд бас тэр хүний хүлээж байгаа тэр мөнх аим тэр бүх зүйлүүдэд тухайн хүнд одоо хилж зааж сургаж тэр одоо баяр хөөр авралын баяр хөөр хадгалахад тусалж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр надад бол баяр хөөртэй холбоотой өдөр эхэлж ийн гэхээр бол маш гоё санагдчихэв. За тэгвэл бүгдээрээ тийм өдөр болгоё. Амен. Манай баг ямар ч гэсэн баяр хөөргийг тунхаглаад өнөөдөр баяр хөөртэй байхад бүх анхаарлаа хандуулна. Хэрвээ бид ингэж хүсэх юм бол эзэн ч гэсэн бас түүний бидэнтэй хамт байхаар илгээсэн Тэнгэр элч ч гэсэн бас түүний үг ч гэсэн бидэнтэй хамт байдаг. Энэ гайхалтай зүйл шүү. Амен. Тэглгүй яах вэ? Тэгээд үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд та түүнийг баяр хөөртэйгээр магтаарай. Би Есүс хайртай би сэтгэлээсээ хайртай би Есүс хайртай
бодож явсан мөхөшгүй юм шиг өнгөрч явсан залуу насны бардам үеиг минь их эзэн та уучлаа. Намайгта дуудсан тэр цагаас хойш нартад би баяр хөөргийг мэдэрч нүргэн суурсах тэрл мөчүүдэн баярын болон бимжлийн нүргэнс байсан Иесус хартаа би сэтгэлээсээ Иесус хартаа үнэн сэтгэлээсээ Иесус хайртай би сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай үнэн сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай би сэтгэлээсээ хайртай би Иесус хайртай сэтгэлээсээ хайртай Иесус хайртай би сэтгэлээсээ хайртай Иесус хайртай сэтгэлээсээ хайртай Иесус хайртай би сэтгэлээсээ Иесус хайртай үнэн сэтгэлээсээ би Иесус хайртай би сэтгэлээсээ би Иесус хайртай үнэн сэтгэлээсээ Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдрийн сэдв бол за одоо бүгдээрээ 56 байгаа юм чинь дуулал 56 гүтээ гэж баггүй. За би заримдаа цоглооныхаа хүмүүсээр номлынхаа өмнө зарим нэг юм толоо мэддэг байхгүй. За бүгдээрээ жоохон тухтаа суучих. Ягаад гэвэл 2 цагийн номлол сонсох юм чинь. Хүмүүс үргэлж одоо юу гэдгийг итгэдэг. Тэгээ би яг тэдний итгэлээр нэг тоглоом хийх гэсэндээ биш те. Ямар ч гэсэн ингээд төвлөрж амжаагүй анхаарал нь одоо номлол руугаа хандаж амжаагүй ч юм уу эсвэл бэлэн болоогүй байгаа хүмүүс боломж олгох ч юм уу эсвэл нэг юмд баригдчихсан ингээд юу ч хүлээж явахд бэлэн биш хүмүүс сууж идэг байхгүй. Яг пастор ч ингээл анзаарна шүү дээ тийм. Нэг ингээд манай урд нь ингээд шинэ амьдрал цуглаанд үйлчилсэн пастор Чай гэж. Пастороос одоо мөнхийн устай. Тэр пасторт нэг гоё чанар байсан. Магтж байгаа хүмүүсийн өмнөөс энийгээл ингээл урдлын игнээс холоод ингээл алга дашаал бүглэнтүүн толгой тохиол ингээл яваал тэгэл ингээл зарим нь алга дашихгүй байх юм бол урд нь очиод 2 тогсоол 2 3 дашаал тэнгуү нөө үнтэй дашин шүү дээ тийм. Тэгэл ингээл дуулаад ингээл заримдаа нөгөө бидний дуулж байгаа Монгол үг мэдхгүй. Тэгтээ ингээл гоё ингээл дуулаад ингээл яваал ингээл тойрдог гэсэн. Тэгэл хүмүүсийн хажуугаар байгаа. Ингээд яг эхлээд ингээ багш хоошоогоо явах чинь хүмүүсийн өөдөөс харна. Дараад нь дараагийн игнийгээр урагшаага явж байгаад хүмүүсийн хойноос явна. Тэгтээ
би ингээд багшийг хойноос ирж байгааг нь сонсох айгу дуртай байдаг гэсэн. Яагаад тэгэхээр нэгдүгээрт бол хүний өөдөөс хараад байна гэдэг чинь бас тийм амар зүйл биш. Би одоо өөрөө пастор болсныхаа дараа айгу олон зүйлийг ойлгож байна. Би өөрөө ч хүний нүүрлөө ингээ хараад ахаар хүн бас биш. Тэ? Бас одоо юу гэдгийг янз бүрийн нөхцөл байдалтай байж байгаад ирсэн хүмүүсийн нүүрлөө хин нэг нь ингээ ихц хараагаад ялангуяа бүр инээгээд тэ. Тэгээд ингээ тэр хүнийг наадхаасаа гарч ирээд бид нартай хамт магтаач гэж ингэж урайлна гэдэг бол өөрөө бол их өндөр сэтгэл зүйн одоо хүчтэй, сүнслэг хүчтэй хүний хийдэг зүйл байна. Тэгээд би ингээл урагшаа гараад ингээд байж хат ингээд багш бүр арын игнэрөө очиод тэгэл ингээд хүмүүсийн дундор алхаад ингээд дуун чангараал ирж байгаа нь сонсогддог гэсэн байхгүй. Одоо яг тэр хэсэг айгуу гоё санагддаг гэсэн. Хүн ер нь тэгээд одоо нас юм уу? Хүн ер нь ингээд итгэлийн амьдралын итгэгч хүмүүстэй хамт өнгөрүүлсэн бас эзний хайр инрэл одоо шүхэр доор өнгөрүүлсэн тэр энгийн зүйлсүүдийг хожим маш гайхалтай ерөөлийн агуу тийм тагмч байсан байна гэдгийг ойлгож мэдэх тагмч байдаг юм байна. Би тэрнтэй хамт магтаж байхдаа гоё байсан байна. Тэр намайг залбиралд урайлдаг байсан байна. Тэрний залбиралд миний төлөө гараа тавьд, миний мөрөн дээр гараа тавьд, эсвэл тэрний ингээд те намайг ингээд жоохон солонгороход ингээд намайг ингээд чиглүүлж өгдөг те намайг алдаа гаргахад ингээд шоолохын оронд нэмсгэлж яадаг байдлууд нь миний хувьд үнцэнтэй байж гэдэг ойлгомжтой нөөрэ чухал зүйл байдаг юм. За өнөөдөр бол бид 1-р Тесалоникийн 3-р бүлгийн 9-р ишлэлийг үзнэ. За энд бол юу гэж юм хэрэг Бурхныхоо өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах үлээ гэж хэлсэн байна. Тэгэхээр энд хоёр төрлийн талархал байдаг талаар хэлж байгаа юм. Бидэнд хүмүүсийн талаар юм талархдаг те хүмүүсийг ингээд дүгндэг те хүмүүсийг магтдаг, үнэлдэг, одоо юу гэдгийг алга дашдаг те хүмүүсийг өргөмжилдэг нэг юм талархлын хэлбэр байгаа. Гэтэл тэрнээс өөр нэг хэлбэр байдаг нь гэхээр Бурхны өмнө хүмүүсээр бахархах, хүмүүсээр бахархах, Бурхны ажил үйлчлэлийг хийж байгаа хүмүүсээр бахархах, Бурхны өмнө өөрчлөгдөж байгаа, Бурхныг хүлээж авч шинжлэгдэж байгаа хүмүүсийг харж тэр хүмүүсийн тэр өөрчлөлт өрөөгдөж байгаа байдал ганцхан тэр хүмүүс өрөөгснөөр дамжуулаад тэр одоо гэр орон нь эргэн тойрны хүмүүс өрөөгдөж байгаа байдлыг хараад Бурханд талархах тэр талархал тэр тухай. Дараагийнх нь талархал бол юу вэ гэхээр тэ бидний энэ ажлын нэг хэсэг байсан шүү дээ. Тэ? Бид нар энийг хэлсэн байхгүй. Хүмүүс хийхгүй байсан байхгүй. Тэгээ бид нар ингэ хэлсэн байхгүй. Бид нар анх манай монголчууд ялангуяа нэг юм дандаа анх удаагаал гэдэг. Монголд анх удаагаал гэдэг. Магадгүй бусад хүмүүс уншдаггүй байж болох юм. Харин итгэгчид бид нар нэг юм уншдаг штэ. Шин юм гэж байдгүй маа гэд. Өнөөдөр манай Омигийн өглөө уншсан ишлэл бол чухал ишлэл байна. Зөвхт хүн дэвчгэд хотоороо баярладаг гэдэг. Тэ? Энэ үг бол маш чухал үг байхгүй. Тесалоник хотынхонтой Паул болон илгээлтийн баг тийм удаан ажиллаж чадаагүй явчаад тэгээд тэр маш халуунаар хүлээж аваад Христийг ингээд маш богино хугацааны дотор ингээд за яах юм бол ямар юм яриад байгаа юм бол энэ Паулийн яриад байгаа Есүс нь үнэхээр муу юм болоо юу юм бол гэд ингэж эргэлзэж эсвэл ингээд одоо үгэн зарим нэг хотынхан шиг ингээд судалж модалж байгаа сайн мэдээг хүлээж авч байгаа биш. За аль аль нь сайн л да. Гэтэ Тесалоник хотынхан бол Паул яриаг бол шууд хүлээж авсан маш богино хугацааны дотор. Богино хугацааны дотор хүлээж аваад тэр хүмүүс маш гүн гүнзгий том шийдвэрүүдийг Бурхны өмнө Христийн дотор хийсэн учраас Паул тэдэнд санаа зовхтой. Тэднийг ингээд богино хугацааны дотор гэсэн Паул маш хайрлж хүлээж авсан. Тэд нар ч гэсэн Паулыг хайрлж хүлээж авсан учраас Паул цаашаа хит явхаасаа өмнө Тимотиг явуулж байгаа. За тэгээд Тимот тэднэр дээр нь очичоод эргэж ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр тэдний итгэл хайр бас бидний талаар тэдний ойлгосон зүйл бидний талаар тэдний ярьж байгаа зүйлсэд нэгээд Паул болон илгээлтийн багийнханд ингээд юмнуудаа ярьсан байна. Тэгэхээр ингээд Тесалоник хотоос бол евдээчүүд Паул болон түүний багийнхны хөөж явуулж байгаа шүү дээ, тийм маш богино хугацааны дараа. Хөөж явуулсны дараа тэд нэр одоо тэг хөөгдөд явцсан хүмүүсийн талаар сайнаар яриад бид нар буруу хүмүүсээ хөөж явуулсан. Бид нар буруу хүмүүстэй, зөв хүмүүстэй буруу хандсан. Тэгээ тэрнээс гадна манай хотынхан энэ хүмүүсийг хөөж явуулсан гэд хотынхонтойгоо адилхан ингээд юу гэдгийг
сэтгэл санааны нөхцөл байдал орлогоогоор те. За зүгээр ах тустайгаа яг богинохон л хамт ажиллаа. Тэгтээ гоё байна. Гоё зүйлийг сонслоо. Зөв те бас бид нэр ирээдүйн итгэл найдварын талаар сонслоо. Тэгэхээр Паул болон түүний нөхөдтэй холбоотой бай. Иерусалим болон одоо те Иерусалимын сүм болон одоо энэ Есүс Христийн дотор одоо цуглаж байгаа аврагдаж байгаа бурхны хүүхдүүдтэй холбоотой бай. Теслоник хотын шийдээ. Тэгээд хамаг сайхан мэдээ урмын үгсээ Паулын одоо явуулсан Тимотед хэлээд явуулсан. Тимот төрж ирээд эргэж ирээд ингээд ярихад яасан гэхээр Библиэд бичснээр бол маш их юм талархлын одоо харилцан талархлын юм уур амьсгал тэдний дунд бий болсон байна. Хөөж хотоос нь хөөгдсөн гэдэг утгаараа гомдол байж байгаа дүү те. Тэднээс өөдгөө бид нэг нэгээр нь гэр гэртээ нугаад аваад үлчиж болох л байсан шүү дээ. Одоо юу гэдгийг тэд нар одоо юу гэдгийг хоттой ингээд амьдрах болохоор ингээд бидний төлөө эрсдэл үүрхийг хүсээг болохоор биднийг ингээд авч үлдээ гэж илүү их тэмцээгүй гэдэг ч юм уу. Хүмүүс бол иймэрхүү юм маш их ярьдаг. Гэтэл амьдрал тохиолдсон зарим сэгсрэлт чинь биднийг бас зочролд оруулаад тасахгүй бидний хэн болчиход байгааг хаана байгааг бидэрт маш сайн харуулж өгдөг байхгүй. Тэгээ Паул хэрэг та нар эзний дотор бат зогсож байгаа бол бид амьд байна гэсэн. Бид хаанах намайг бидний ярьсан зүйлээр дамжуулаад та нар эзэн дотор байгаа л бол бид та нарыг тийм нөхцөл байдал болон та нар сайн мэдээ тарааж чадсан та. Үнэхээр баяртай байгаад зогсохгүй та нар Христийг хүлээгээд авсан бол бид хотоос чинь хөөгдсөн ч гэсэн баяр хөөрөө юусоо алдаагүй шүү. Гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Тэгээд Бурхны өмнө та нараар баярлдаг бүхий л баяр хөөр гэж. Энэ сайн мэдээ тараагаад сайн мэдээ сонссон хүмүүсийнхаа төлөө талархаж амьдрах энэ юм уужим сайхан зүрх сэтгэл гэдэг бол маш чухал зүйл байна. Энэ бол ер нь итгэлээр өссөн хүмүүсээс ажиглагддаг зүйл аахгүй. Зөвхөн үгээр талархдаг, зүрх сэтгэлээсээ баярлан талархдаг. Ягаад гэвэл хүнд нөхцөл байдал дагчдаар ч гэсэн итгэлээ алдаагүй, хүнд сорилтон туулсан ч гэсэн итгэлээ алдаагүй тийм хүмүүсийг харахтаа баярлаж, тийм хүмүүсийг урамшуулж, тийм хүмүүст одоо те худал сайн сайхныг амлах хэрэггүй л те. Зүгээр үлдэж чадсандаа бурхны одоо шагнал байгаа гэдэгт одоо тэдний урамшуулна гэдэг нь өөрөө маш чухал үнцэнтэй зүйл аахгүй. Тэгээд өнөөдөр бидний амьдралд энэ үг ямар утга учиртай вэ гэдэг бүгдээрээ бодъё. Өөрсдийн асуудал хэрэгцээнд бид нэр маш их төвлөрөө байж байна. Даавчлаа. Гэвч Паулын жишээг дагах юм бол бид бусдын амжилт, итгэл, сайн сайхны төлөө талархаж зурх хэрэгтэй. Бид өөрсдөө ч гэсэн бидний төлөө явсан хин нэгний амжилт, хин нэгний урам, амьдралдаа хийсэн сайн зүйл нь гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид одоо нөгөө монголчууд ярьдаг хиний мороор хаа хүрснэ сандаг байх хэрэгтэй. Тэгээд бидний зүрх сэтгэлийг өөрчилж бидэнд илүү их хайр инэрлтэй биднийг болгодог зүйл бол юу вэ гэхээр тэгж төлөвшснийг гэрчилдэг зүйл бол юу вэ гэхээр бусдын өмнөөс баярлаж сурах юм байна. Тэгэхээр бидний талархал бол хүмүүсийг бурханд та амьд харилцаатай болж хүмүүсийг бурхны өмнө амьдрч амьтай болж байгааг харах тэр талархал бол маш чухал. Өнөө хүмүүсийн өмнөөс нь баярлаж сураарай. Магадгүй ингээд яг заримдаа ингээд бид нэг ажил хийж байгаа болохоор бид нэр ингээд сонсогчдоосоо ч юм уу эсвэл чуулганыхаа итгэгчтэй ч юм уу эсвэл итгэгч ах дүүсээсээ ч юм уу бид нэрийг зүгээр л нэг ингээд те за эзэн чамайг өрөөх болтгоо гэдэг үгээс илүү их юм жоохон хүсээд идэг. Тийм хүсдэг. Гэхдээ нэг зүйл. Би саяхан нэг кино үзсэн л дээ. Солонгосын кино үзсэн чинь тэн дээр ингээд юу гэсэн юм гэхээр хүмүүс надад ганц хоёр тусалж байгаа намайг орхио авсан байхгүй. Тэгээд тэр хүмүүс өөрсдөө сайн хүн л гэж боддог байх таа гэж. Тэгээд тэгсэн чинь тэр нэг арай ах хүн хэлж байгаа байхгүй. Сайн хүн байлгүй яах вэ тэд нар? Яг бол зарим хүмүүс хизээч сайн юм хийдгүй юм чинь гэж. Тэгэхээр Паул болон түүний хүмүүсийн тэр өөрсдийг нь хөөдөг те өөрсдийг нь үзэн яддаг өөрсдийг нь бүр ингээ дагаж яваад хөөдөг хүмүүс байсан гэж боддоо. Тэгээ тийм хүмүүсийн дунд ч гэсэн хүмүүсийг бурхан өөрсдөө нь дамжуулан аварж агаад өөрсдөө сэтгэл уналгүй бурханд талархлыг өргөж бас өөрсдөө хийж байгаа зүйлийг үнцэнтэй тооцож хамт баярлаж талархаж алга дашиж явж байгаа тэр нөхцөл байдал бол бидний өнөөдөр сурах зүйлээ. Би хэний төлөө талархдаг вэ? Би хэнийг сайн яваад нь талархдаг вэ? Би атаархалгүйгээр би өдлгүүгээр гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүс их өддөг шүү дээ. Овоо штэ. Тэ? Овоо үгүй яах вэ? Бас болж штэ. Гэх юм даа.
Би өөр тэрэнд санаа зовдөг гэсэн. Гүү яг тэгээ явж байгаа бас болоо штэ гэдэг ч юм уу те. Энэ ийм баяр хөөр юусоо байгаагүй шүү Паул. Хэрэг бид нэр энэ талархлын замаар Бурхны хийж байгаа хүмүүсийн амьдрал хийж байгаа том жижиг гэж бид нар л хардаг болохоос тухайн амсаж байгаа хүртэж байгаа хүнийхээ хувьд хизээч хүртэнэ гэж бодоагүй энэ нэгүсэл өршөөлийн энэ эвэлүүд нь хамтдаа баярлаж сурах нь төлөвшсөн хүний итгэлээр өссөн хүнээс гардаг хамгийн чухал зүйл шүү гэдэг би таавантай хамтдаа хуваалцаж суралцж байгаадаа баяртай. Хэрэг бид энэ замаар алах юм бол бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүрж амьдрал маань илүү утга учиртай болох болно. Хүмүүс ч гэсэн бидний амьдрал өөрсдөө харж чадахгүй байгаа олон жижиг зүйлсүүдийг хараад хараач сайнаа чиний амьдралд ийм зүйл байна штэ. Одоо хараач яваа минь чиний амьдралд бас ийм зүйлүүд байна штэ. Чи анзаардгүй гэж чамд байгаа энэ зүйлийг харахтаа бид нэр өрөөгдөг шүү, ивээгддэг шүү те. Урам авдаг шүү гэж хэлэх. Хүмүүсийн анзаарахгүй байгаа зүйлийг нь анзааруулж өгөөд хамтдаа баярлаж талархаж түүнийг дэлхийн хэмжүүрээр хэмждэггүй байх нь итгэгч хүмүүс бидний баяр хөөрийн хамгийн гол чухал үзүүлэлт, тодорхойлолт болдог гэдгийг энэ өглөө бас хамтдаа суралцгаая гэж баяр хөөртэйгээр амьдарцгаая, баяр хөөртэйгээр өдрийг өнгөрүүлцгээе гэж. Баяр хөөргийг амьдралд мэн амар тайвныг аманд мэн баяр хөөргийг магтаали дүрэгсэн босгод мэн хамтдаа баярж унхад мэн хамтдаа гонхаж атхад мэн ариун сүнсээрээ зүрхэн минь бүжирдэг үнэн хайр майдуцныг нэгэнт би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал
Тэгээд өнөөдрийн үгийн цагаараа 1-р Тесалоник 3:9. Бурхныхаа өмнө та нараар баярладаг бүхэл баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах вэ гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Тэгээд Бурхны одоо хүмүүсийн амьдралд Бурхан хэрхэн ажиллаж байгааг харахтаа талархах, тэдгээр сайн сайханд нь баярлах талаар тэгээд тэдгээр бүхэл зүйл нь эзэн дотор гол нь хийгдэж байгаа учраас бид харахтаа баяртай байдаг. Тэгээ бид бас Бурхны талаар сайн мэдээг те бусдад хуваалцахдаа зүрх маань бүр баяр хөөрөөр бэлхлаар бүр дүүрдэг те. Тэгээд тэр хүн маань бүр хүлээж аваад эзэн дотор өөрчлөгдөөд эзнийг таньж мэдээд явж байгааг харах бол үнэхээр талархахгүй байхын аргагүй, баярлахгүй байхын аргагүй маш тийм өөр онцгой баяр хөөр байдаг. Тэгээ би бас нөгөө оюутнууд дүүнэрээ бас дагалдуулдаг учраас тэдний амьдралд тэр бурхны хийж байгаа ажлыг тэдний зүрхсэтгэл зөөлрж байгаа, өөрчлөгдөж байгаа тэдгээр зүйлсүүдийг харахтаа маш их талархдаг, маш их баярлдаг. Тэгэд би сая өнгөрсөн 12 сард Крисмсээр сургууль дээрээ сайн мэдээ тараасан. Тэгж явж байхдаа би нэг дагалдагчтай болсон байхгүй юу. Тэгэд би тэр охиныг харахтаа одоо яг одоо байгаа шиг эзнийг таньж мэдээд эзэнд итгээд явна гэж юусоо төсөөлөөгүй. Гэхдээ тэнд эзний ажил хийгдсэн. Тэгээ тэрийг харахтаа маш их баярлж байгаа, маш их талархаж байгаа. Тэгээ өдөр тутамд бидний эзний тэр хийж байгаа ажлуудыг харахтаа үнэхээр их талархдаг шүү. Тэгэхээр харин тий яг одоо наад чинь багхгүй. Тэгээд бас бид нар ингээд заримдаа нэг хүмүүстэй бид нар ингээд юм харилцаа ингээд муу ингээд зүгээр энэ дуусаагүй кино тэг шиг ингээд байждаг. Тэгж явж байгаад тэр хүнийг одоо юу гэдгийг те яг уу ингээд биднэрт муу хандсан боловч сайн явж байгааг сонсох. За яг энэ үед Бурхан бас муу сүнс аль нь бидний хөдөлгөөнийг анхааралтайгаар ажиглаж байна. Бурхан минь надад яагаад энийг харуулж байгаа вэ? Баярлалаа. Та надад уучлах зүрх сэтгэлийг бидний дунд дуусаагүй байгаа зүйлийг дуусгах зүрх сэтгэлийг дуусахгүй юм бол орхих зүрх сэтгэлийг надад өгөөрэй. Эсвэл муу сүнс сонсож явах чинь те. Энэ одоо нэрээ яшгил байж маш тэгээ ингэх юм бол та тэгээд альнийх нь үгээр амьдрах гэдэг юм даа шүү дээ. Тэ? Тэгэхээр сайн сайхан дотор амьдрмаар байна уу? Муу муухай дотор үлдмээр байна уу гэдэг сонголт чинь энд болж шүү дээ. Та ингээ бүгдээ хамт эзний өмнө бас тайлбарыг те. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн тань талархаж байна. Бидний амьдралд таны илгээсэн хүмүүс, бидний амьдралд орж ирэхийг таны зөвшөөрсөн хүмүүс, бид бас бусад хүмүүсийн амьдралаар ороод гарах үедээ сайн ба муу зүйлсүүдийг, сайн ба муу үйл явдлуудын хэсэг болсон байна. Харин сайн үйл явдлуудын хэсэг болсон бол энэ бүх алдар магтаалыг танд өргөхийг хүсэж байна. Муу дурсамж үлдээсэн үйл явдлын нэг хэсэг болсон байсан ч гэсэн тэр зүйлээр биднийг сургаж бэлдээд муу үйл явдал болон муу уур амьсгал сайн зүйлийг алдахгүй байх сургалтанд сургасан танд баярлалаа. Таны хүү Есүс Христ хотоос хотоодоо тосгоноос тосхон айлаас айлд явж явах үед янз бүрийн зүйл болж исэн боловч хамгийн гол нь бас Есүсийн баярлаж байсан тэр үйл явдлуудыг харахад таны хийсэн зүйлийг хүлээж авсан тэдгээр итгэлийн хүмүүсийг харахтаа Есүс маш их баярлсан байна. Бид ч гэсэн энэ цаг учраас Бурхан таныг баярлуулан алдрыг өргөн амьдрахыг хүсэж байна. Бидний зүрх сэтгэлийг Паул болон түүний баг Тесалоник хотынд хандаж байсан чиг тийм зүрх сэтгэлтэй болгож өгөөч. Есүс таны гайхалтай нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермон шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.